эвлэлт нь нэгдэх. Эвлэлт нь нэгдэх тэгээд сонгуулиар яригдсан зүйлүүдийг бүгдийг сэтрээж ярьж байгаа. Сонгуулиа 15 жил болох ч юм. Тэгэхээр ч нөө хаанчлал үсээд 15 жил тахлагдаад. Би бол ингээд бодлого авч явах тийм системийг их хурлаар Монгол улсын их хурлаар үндсэн хуулийн дагуу заагдсан дагуу Монгол улсын их хурл хөгжлийн бодлогоо тэдээс тэдэн онгээ баталж мөр байгаа. Түүхийдээ яах вэ? Сая нэг хэдхэн салбар байгаа шүү дээ. Яг л бид нар 3 сая хүрэхгүй хүн учраас бидний нэхэл их бага. Энэ нэхэл багтаа ийм баян орн дэлхий дээр баг байхгүй. Өнөөдөр бид нар шашны маргаан гэж нэг том юм байхгүй байна. Шашны маргаан бол үндэстэн болгонд байдаг хамгийн том асуудал шүү. Нөгөө нэг тал нь бид нар цэрэг айрамдаа улсынхаа төсвийн тодорхой өрнөд тусгадгүй. Яг гэвэл хоёр хил дээрээ хоёр том улсаа байрлуулсан. Цэрэг бол өнөөдөр хөлийн цэрэг тэмээтэй байсан ч гэсэн болж л байна. Тэгэхээр ийм хоёр том төсвийг бид нар байхгүй улс өнөөдөр дорол хөгжих ёстой гэсэн. Би зүгээр энгийн бизнес сэтгэлгээгээр яриад байна л да. Гэхдээ энийг уламжилж авч явдаг системийг яаж бий? Одоо 4 жилээр сонгогдоод хөдлөхгүйгээр шийдсэн. Тийм. Тэгэхээр улсын их хурлаар бол түрүү хэлдэг салбар боломж өөр юм байна. Одоо бид нар яаж явж буруу явсан бэхээр бүс нутгийн хөгжил гэж буруу явсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж буруу явсан. Яг бол жижиг дунд үйлдвэр чинь том аж үйлдвэрээ хөгжсөний дараа тэрнээс гарч байгаа бусад бүтээгдэхүүний нөгөө нэг түүхийн эдийгээ дагаж хөгждөг юм байл. Тэгэхгүй жижиг дунд үйлдвэргээд бид нар таавчиг малгай 90-нд үйлдвэрлэж байгаа сая ширхэг таавчгийг энд үйлдвэрлэж байгаа 10 ширхэг таавчгийн өртөг дийлэхгүй байхгүй. Тэгэхээр тэр таавчгийн чинь өртөг тэр том үйлдвэрийг дагаа гардаг химийн том зохицуулалт үүсгэр юм байлээ. Сая бид нар сайшанд дээр ажиллаж байхдаа бол энэ дээр бол ажилласан. Ерөнхийдөө сайшанд дээр 2хан үйлдвэр барихад тэрэг тойрсон 200 жижиг үйлдвэрийн түүхийд гарч ирж байгаа байхгүй. Түүхийд дотооддоо байна гэдэг нь бид нар үйлдвэрлээд эхлэнгүүт хил дээрээ тодорхой хэмжээний татвар тавина гэсэн. Тэгэхээр салбар болгон дээрээ бодлогод хэдхэн салбар 10-аад салбар 15-25 жилээр батлаад тэрийг үе үеийн засгийн газар хийнэ гэж хуульчилчих юм бол их хурлын шийдвэрч хууль гэж гарна шүү. Дараагийн засгийн газар энийг толгойн эргэс нөхөр гарч ирэл өөрийнхөө дураар нөгөө машины юу гэнэ яваад авахгүй гэсэн санал юм байна. Миний хамгийн харамсдаг юм бол дөрөвчийн засгийн газарт байхдаа сүү Батбол гэж ерөнхий сайд байхад бол үндсэндээ энэ том хөгжлийн концепцуудыг явуулах нэг ч оролдлого хийгээгүй байхгүй. Бизнес хийжсэн баян хүмүүс улс төрч болсон уу болсон. Тэгээ энэ дээр бол одоо бид нар энийг тодорхой нэртэй устдаа ярьж байхгүй бол нөгөө нэг шүүмжлэл маань ингээд агаарт цацсан юм шиг болж байна. Тэгээ одоо харьцангуй одоо монголчууд гадагшаа дотгошоо их явдаг болсон байна. Да ялангуяа энд Сингапур явж үзээгүй марг байхгүй болов уу гэж бодож байна. Тийм үгүй. Тэгэхээр тэр газаргоор яаж өгсөн? Далай дээр байшингууд барайл бүр одоо тодроод 3 том өндөр байшин бариад дээр нь дахиж нэг завь шиг газар бариад буудал хийж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрсдөө энэ хөгжлийн одоо юу гэмтэй энэ нийгмийнхаа юм гологдсон бүтэц болохгүй тулд бид нар эвлэлтэн нэгдээд шийдвэр гаргаж байгаа улс төрчдөө илээр тодоор шахдаг болох хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа юм л да. Энэ дээр бол өнөөдөр бид нар заавал Сүхбаатарын талбай дээр очиж агсах биш социал медиа буюу одоо бусад юмнууд бол нэлээд хүчтэй гарчлаа шүү. Би одоо яг зөвлөд нэг зүйл болохгүй зүгээр миний санаа бол түрүү хэлсэн байгаа. Монгол улсыг яаж хөгжих вэ гэдээ хоёр яамд сайд болохдоо хөгжлийн бодлогуудыг өөрийнхөө багтаа нийлээд гаргасан байж. Тэрний нэг нь манай Батцаа сууж байна. Зам тээврийн яам дээр хамт байсан. Ингээд дэд үтсийн хөгжлөлтөөр бол бас нэлээд оролцсон. Тэгэхээр энэ хэдхэн концепцуудыг та нар өөрийн болтлоо ойлгоод авчмаар байна. Миний хүсэж байгаа юм. Яг бол энэ та нар ирээдүй байхгүй. Энэ юмыг бид нар их хурлаар оруулаад хуульчлал баталчих юм бол энэнийг дагсан төрөний хэлдэг гадаадын хөрөнгө оруулалт за хэдэн энэ улс ингээ юмаа баталчлаа ороод ирээ. Нөгөө нэг талдаа энэ лүү бид нар боловсон хүчнийхээ бодлыг хандуулах юм байна гэд өөртөө болон өөр хүүхдээ энэ хичээглэлээр нь сурах байхгүй. Тэгэхээр та нар хэрвээ цаг байдаг юм бол энэ иймэрхүү уулзалтуудыг миний уулзалтыг үргэлжлэл болгоод төрөний хилээд байгаа хөгжлийн бодлогуудаар гаргасан техникийн засгийн үндэслэл буюу одоо судалгааг 30 минутаар сонсчмор байгаа. Яагаад би өнөөдөр бохомдож засгаас гарч байгаа энэ бол би өөрийгөө нөгөө
илэрхийлж байгаа. Монгол улс хөгжлийн бодлого гэдэг юм гаргачаад байхад ерөнхий сайд засгийн газрын гишүүд нь энэ хөгжлийн бодлогыг авч хилцэхгүй байгаа учраас одоо тэрийг илэрхийлж засгаас гарч байгаа. Тэгээ тэрийг энийгээ өнөөдөр масс руу гаргая. Масс үнийг ойлгоод авах юм бол нэрээ тэгдэм байна. Тэгэхгүй өнөөдөр бид нар 4 жилээр их хурлын гишүүдэд сонгогдож байгаа нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд хуурагдаал яваад байгаа. Тэгэл одоо өнгөрсөн 25 жилээр бид нар сая тэр айлчлалаар хэллээ шүү дээ. Урд хөрш зуны ойлын бавчлаа, хойд хөрш өвлийн ойлын бавчлаа. Бодлого нь тодорхой байна. Ийм л юм хүсмээр. Тэгэхээр өнөөдөр 20-оос 25, 30, 35 насны залуучууд нийгмийг өөрчилдөг тийм давхар юм байна. Ерөнхийдөө бол 25 жилээр улс төрийн гэх юм уу энэ цикл явдаг. Яг л энэ хүмүүс ардаа эрсдлэх багтаа гинэ. Зоригтой байдаг. Араас нь татлаа төтлөө багтаа. 35, 45-аас цаашаа бол гэр бүлтэй болцсон, хүүхэд нь гарцсан. Одоо ингээд эрсдэл өндөртэй одоо янз бүрийн болоход гэдэг. Тэгэхээр бол одоо 90 оны залуучууд буюу одоо Илвгэн, Батүр мөлчмөл үндсэндээ тухайд 25-аас 35 настай бас л эрсдлээ өөрсдөө хариуцаад ир зоригтой байсан болсон. Энэний өмнөх 25 жил гэхээр нөгөө 60 эд он, 70 эд он гээд нөгөө лоохууз төмөрөгч энэ төр юм яваад байгаа. Тэрний үе гэхээр дахиад нөгөө нэг урд 30 эд он нөгөө нацаг дорж энэ төр гээд дандаа нөгөө 25-аас 35 насны залуучуудын энэ цикл явдаг. Тэгэхээр энэ цикл одоо та нарын дундч нас 30 байна уу? Энд 35 байна. Тэгэхээр үндсэндээ бол ийм үе одоо 25 жилийн дараа ирсэн байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ циклийн дагуу өссөн өсөөгүй залуучууд гараад ирэх болцсон. Энэ залуучууд өөрсдөө хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Тэрнийг одоо ярьдаг, хэлдэг, дуу хоолой болох юмыг л би хэлээд байна л да. Ийм л юмыг л би одоо зөвлөх гэдэг юм уу, хүсэх гэдэг юм. Ингэхгүй бол бид нар 4 жилээр та нарыг хураал ингээл суугаал нэг мэдээ. Ийм юмыг л хүсмээргүй байгаа юм л да. Тэгээ би хэлж байгаа би өөрөө тэдний нэг нь гихтээ өөрөөрөө засгаас гарч Монгол улс хөгжихгүй юм байна. Энэ бодлогыг батлахгүй бол 4 жилээр хуураад байх хэрэгтэй юм байна. Хуургаж байгаа хүмүүс ямар байх ёстой? Та нар ч хүн хуургаж байгаа нөгөө хуургаж байгаа хүн чи ямар байх ёстой? Тэнэг байх ёстой, ядуу байх ёстой. Тухайнтай болоод ирэх юм бол сонгуул өгтөө олон долоо юм ярина. Олон долоо юм яриад байна гэдэг чинь хурддахгүй гэсэн үг юм өстэй тийм ээ. Тийм учраас өнөөдөр бид тэр нийгмийг эвдэх ёстой болов гэж одоо бодож явж байгаа ярьж байна л да. Тийм яг компаниудыг дэмжихээс өмнө энэ Монгол улсын эдийн засаг юун дээр тулгуурлаж өгчих ёстой байдаг төрөний хэлдэг хөгжлийн концепцийг бид нар судалгааны дагуу гаргах ёстой. Ингээ гаргасны дараа бид нар өнөөдөр яг ямар салбар дээр, ямар чиглэл дээр ямар хүмүүсийг дэмжих ёстой вэ гэдэг юм гаргаж байна. Тэгэхгүй шууд гаргаж ирээд энэ манай намыг дэмжсэн компани байгаамаа. Энийг дэмжнэ. За та нарыг татвараас чөлөөлөө гэдэг юм бол биш. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна? Айл гэр бүл хүртэл өөрийн хөгжлийн бодлогоо тодорхойлдог. Тэгдэг үстэй тийм ээ. За өнөөдөр бид 3 хүүхэдтэй болно. 2 нөхөн, 1 нөхөө бол ингэнэ. 3 хүү гарчлаа. Энийг бүх болгоно, нэг нь хуульч болгоно, нэг нь гадаад сурганаач гэдэг. Өнөөдөр малчин айл хүртэл ийм төлөвлөлтүүдийг гаргадаг болсон. Тэгэхээр Монгол улс өөрөө хөгжлийн концепцгүй байгаа тохиолдолд ямар компанийг дэмжих гэдэг нь тодорхой болсон. Нөгөө нэг талдаа бид нар хэрэглэгч гэдэг бол өнөөдөр энийг ерөнхийдөө улс төрийн хувьд бол геополитикийн хувьд бол хэрэглэгч байлгах нөхцөлийг бүрдүүлсэн. Яасан бөгөөд Оросын холбооны улс визтэй болоод хятад улсыг визгүй болгоно гэдэг маань тэнд тэрбум хүнд зарагдж байгаа бүтээгдэхүүн ямар ч тохиолдолд хямдхан байх учраас бид нар үйлдвэрлэснээс худалдаж аваад зарсан хамаагүй ашигтай байдаг. Энэ явандаа худалдааны эдийн засаг гэдэг юм буюу одоо үйлдвэрлэгч хэрэглээний эдийн засгийг сүүлийн 25 жилд бий болгоцсон байна. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр би түрүүний ярьдаг манай хэмэх газрын баялагтай орон энэ газрын баялгаа хүн дайж үйлдвэрийн газрыг ганцхан газар байгуулад энээс гарч байгаа түүхийн эдээрээ бид нар түрүүний хэлээд байгаа тэр Оо савнгийнхаа түүх эдийг гаргаж байгаа хими маш том юм аж үйлдвэрийн зохицолоор үүсэх байгаа байхгүй. Харамсалтай нь энийг өнөөдөр яриад дандаа хүн болгон энэ мөрөөдөл ярьж байгаа маа эсвэл батулгын бизнесээ гэдэг ийм тэнийг юмар зогсоодсон.
Тэгэхээр том аж үйлдвэрийг дагсан түүхийн эдийг салбарлаад жижиг аж үйлдвэрүүд жижиг одоо үйлдвэрүүд хөгждөг юм байна. Одоо синтетик ч гэдэг юм уу тийм ээ. Одоо юу гэдэг юм нөгөө нүүрсний чинь ингээд шатаагаад янз бүр болохоор тэрнээс чинь цементний материал энэ төр гарч байгаа байхгүй. Ингээд түрүү хэлсэн би очоод ерөөсөө коксны үйлдвэр гангийн үйлдвэргээд хоёрхан том үйлдвэр барихад үүнийг торьсон 200 жижиг химийн үйлдвэр гарч ирж байгаа байхгүй. Би нөгөө түүхийд өөрт байгаа учраас өртөг хямдарч өртөг маань нөгөө худалдааны лангуун дээр яваад байгаа юмнаас зохинол гэж л ярих гэдэг юм л. Тэгэхээр өөрөө чинь асууж байгаа компаниг дэмжих бодлого байна. Гэхдээ компаниг дэмжихдээ нөгөө хөгжлийн концепц маань тодорхой болсон байх хэрэгтэй. Хөгжлийн концепц маань тодорхойгүй байгаа тохиолдолд бид нар хүүхдээ хэн болох нь тодорхойгүй. Ямар компани экспортод нөлөөлөөд дэлхийд өрсөлдөх нь тодорхойгүй болчиход байгаа. Өнөөдөр Эрдэнэт хэл байж байгаа бид нар мэдэн 78 оноос эхлээд 80-аад онд ашиглалтанд оруулсан. Энэ засгийн баяжмал үйлдвэрлэдэг үйлдвэрийг чинь бид нар хэдэн үеэрээ идэж шин. Тэгэхээр аж үйлдвэрийн үр ашиг бид нар бүр тэр 70 хэдэн оноос бол ингээд хүртээд эхэлсэн байгаа. Харамсалтай нь бас л нөгөө дарга болсон хүмүүс нь тэр засгийнх нь квотон төр суудаг. Тэгэхээр бид нар юм үйлдвэрлэдэг байсан нөгөө сая Эрдэнэ дээр ярьлаа 30 хэдэн оноос 37, 38, 39, 40 оны сүүлээр бол аж үйлдвэрийн комбинат гэдэг юм байгуулсан. Ноос угаах үйлдвэрүүд, арьсшир боловсруулах үйлдвэрүүд. Хэдийгээр технологи тухайн үед бол сайн байсан, одоо болгож байгаа ч гэсэн аж үйлдвэрийн комбинат гэдэг юм бол барьсан баг. Тэнд хүмүүсээ бэлтгэж байсан, боловсруучнаа бэлтгэж байсан. Тэгэхээр 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө буюу 1 дугаар 5 жил, 2 дугаар 5 жил, 3 дугаар 5 жил, 4 5 дугаар 5 жил гээд үндсэндээ 5 дугаар 5 жил маань түрүүний бидний яриад байгаа үсээд байгаа 25 жилийн төлөвлөгөө бол тухайн үед бол нөгөө нийгэм маань бас гаргаал явж л байсан баг. Эхлээд ноосоо угаадаг болчих. Угаасан ноосоо дараа нь тэр нь одоо 3 дугаар 5 жилдээ ч юм. Тэгэхээр өөрөө асууж байгаа шиг бид нар хэрэглэгч байх уу аж үйлдвэрч чадах юм уу. Тэгэхээр урд нь бид нар малчин гаралтай байхдаа хүртэл аж үйлдвэртэй боловсон хүчнээ бэлдээд мэрэгчлэлтэнгээ бэлдээд явж исэн юм чинь одоо бид нар технологи хөгжсөн энэ үед яагаад чаддгүй юм бэ гэдэг. Хамгийн гол нь түрүүний хэлдгээр 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө гэдэг шиг 25 жилийн төлөвлөгөөгөө бид нар их хурлаараа баталж гаргадаг. Тэгэхээр ийм баг түрүүний миний хэлээд байгаа зүйл тэр байхгүй. Одоо энэ уулзалтыг сериалдаад яваач 30 минутаар өсмө 3 цагаар нэг мөсөн тэр хоёр яамн дээр байхдаа гаргасан хөгжлийн бодлогоодыг ямар судалгаагаар, ямар үндслээр, ямар тооцоогоор гаргасан бэ гэдгийг сонсож та нар өөрсдийн итгэл үнэмшилтэйгээ болоод аваач. Ингэх юм бол ийм учиртай маань ийм хүн хийсэн юм байна. Усных нь гадарган тэр усных нь нөөцөн тэр юм байна. Энэ тэр метр квадрат гэдэг ч юм уу тэр чинь бол мэрэгжлийн хүмүүс мөнгө хөлс аваад тэрийгэ судалсан юм байгаа даа байхгүй. Тэрийг та нар улс их хурлын гишүүд сайд нар биш юм чинь сонсох болов гэж бодож байна. Тэгээ өөрийн болгоцсон юм ярихд бол амар шүү дээ. Тэгээ миний түрүүний хэлсээд байгаа тэр сериал уулзалтуудыг хийгээд та нар өөрийн болгоод тэн дээр шөмжлүүдээ яриад өөрийн болгоцсон дараа хүнтэй маргалтахад амар байхгүй. Тэгэхээр нөгөө нэг би ярьсны дараа нэг нөхөр гарч ирээд ус тонгууд тэрийг үнэмшээ явуулдаг итгэл үнэмшил гэдэг юм баталгаажуулж авах юм байгаа юм. Өнөөдөр ягаад бид нар энэ майдер гэдэг юм танилцуулаад байна. Энийг бол яаж нураадаг вэ гэхээр шарын шашныг дэлгэрүүллээ гэж нурааж унагч. Нөгөө талдаа батулгын бизнес ээ. Өнөөдөр бид нар Улаанбаатар хотыг хар. Та нар гадагшаа явдаг улс, тэр Сеул ямар улс, Сингапур ямар улс. Улаан хөдөг яваад очиод хар. Хот төлөвлөлт гэдэг юм чинь өөрөө шал ангид юм байгаа даа. Өнөөдөр Улаанбаатар хот бол төлөвлөлт биш болсон. Та нар санал. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дагуул хотуудыг бид нар хөгжүүлэх ёстой маа. Зайсан дамжирдаг хүмүүс байна. Бага. Өнөөдөр зайсан анхны тэмүүлэл байсан байхгүй юу? Сайхан газар гайгүй мөнгөтэй хүмүүс тэнд одоо нөгөө бусад орны хөгжилтэй адилханаар гайгүй мөнгөтэй хүмүүс хөндөр үнээр гайгүй байр авлаа гэсэн чинь дахиад хот төлөвлөлтийн гэдэг юм алдагдаад газрын нөгөөд газар авсан хүмүүс тэнд зайсанд өндөр үнэтэй байр зарагдаж байна гэд бүгд барилга барингууд тэр өнөөдөр яасан ядуусын хот болцсон. Ерөөсө
хөршийнхэн цонхны бараг эндэ. Төлөвлөлтгүй барьц. Тэгээд хөрш нь хажуудаа байгаа чанга ярьж байгааг сонсож байгаа газар хүн үнэтэй байранд амьдрахад бол хэцүү болчихж байгаа. Өнөөдөр нүхт бас тийм болсон. Нөгөө мөнгөтэй улсууд чинь нөгөө юу руугаа ороод ирэнгүүт эргээд нүхтгээ цаахан байгальтай юутай газар оронгоо дахиад хот төлөвлөлт гэдгийг хийгээгүй учраас газар болгон дээр нь дурын байшингаа барингууд тэр дахиад ядуусын орол болсон. Би ядуусын орол гэдэг нэг хаалтанд хэлээд л. Тэгэхээр Улаанбаатар хотыг чинь анх 500 мянган хүнтэй төлөвлөж байсан. Байгуулж байсан учраас өнөөдөр сая гаруй хүн амьдрахад бол аюу хэцүү байхгүй. Тэгэхээр дагуул хотуудыг байгуулъя. Дагуул хотуудаа бид нэр богдуулахын нөгөө талд хийчихье. Үндсэндээ бол нэгэн тал бид нар одоо буддийн шашин шүтдэг 80 гаруй хүнтэй байна гэсэн тооцоо байдаг амьдрал дээр л мэдэхгүй. Нэг нь одоо шашнаа бол сольж чадахгүй болов гэж бодож байна. Шашнаа солих магадлал энэ майдар чинь болохоор нөгөө нэг 1500 жилийн дараа сайн цагийг авчир бурхан одоо нэг Иесус эргэж ирнэ гэдэг шиг л Монгол одоо юу штэ. Юу гэх юм бэ энэ ч. Би бас өөрөө сайн шашны хүн биш болохоор мэдэхгүй байна. Тэгээд нөгөө бэлэгдэл буюу ирж яваа цагийн бурхан гэдгээр нь хийгээд явандаа бид нар урд хөршөөсөө ялгаатай болох юм харагдахгүй байгаа байхгүй. Одоо бид нар ингээл зургийг аваад интернет тавьад нэг хэдэн хятад хурлаж яана л жарна шүү. Ховдос адилхан болсон. Царай адилхан, хоол адилхан болсон. Явандаа бид тэрийн шашин гэдэг юмараа л тусгаарлагдах болов. Би яагаад ингэж урд хөршийг онцгойлж яриад энэ түүх чинь тийм байгаад байгаа. Миний мэдхэл энэ газар нутаг дээр байсан ус урдуултад үзэлцээл яваад ирсэн юм байна. Тэгэхээр тэр юм бол бидний үе дээр бол алга болохгүй болов гэж одоо бодож байгаа юм. Тийм учраас ядаж бид нар энэ шашнараа тустай бай тэгээд энүүгээрээ символ гээд шинэ юм эко хоттой болёо гэд Германы архитекторчдаар юм хийлгэж байгаа юм л. Хүмүүс болохоор энэ майдрын өшөөгөөс бурхны өшөө гэж харж байгаа хотыг мэдэхгүй байдаг. Тэгэл эрэнгүүт нөгөө би нэг энэ хотод байгаа зарим ачааллыг л авах гэдэг шүү дээ. Сеулийн жишээгээр та нар аваад нэг багт орчих юм бол ямар ч хүмүүрээд нурааж яасан бид нар олоолаа болол зүтгээд яал гэсэн санаа байхгүй. Тэгэхээр энийг ойлгохгүй бол бас итгэл үнэмштэй болгох хэцүү байна. Тэгэхээр ойлгохын тулд манай тэр залуучууд дандаа яг энэ мэрэгжлийн дагуу төгссөн залуучууд байгаа. Энэ судалгаанууд дээр ажилласан. Итгэл үнэмшилтэй болж ээж нэг тал зогсголоо гэж бодож байна. Таны санаа ч тогтоогчгүй өөрөө бизнес байх гэдэг хоёрын хоорондоо таны биш ч тэгэхээр өөрөө бас нөгөө намайг хууль тогтоогч харчаад байгаа байхгүй юу? Би чинь түрүү хэллээ шүү дээ уулзалтаа хоёр яамн дээр азар яваад очсон тийм ээ. Тэнгүүтээ яам чинь бодлого тодорхойлдог байхгүй. Тэр яам өөрөө цааш нь хөдөө аж ахуй юм бол хөдөө аж ахуйн бодлого юу вэ гэхээр тэр бодлогыг бид нар тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Малын тоотлогоо 50 сая өрсөн байна. 10 жилийн дараа 70 сая өрөх юм байна. Эннээс махны чиглэл хэд байхаа, ноолор нь хэд байхаа, ноос нь экспорт нь хэд байх гэдэг бодлого. Тариалан яах юм? Өнөөдөр тариалан газар нутгийнхаа 1% ч хүрдэггүй мөртлөө өнөөдөр ямар онцлогтой салбар вэ гэхээр бид нар мах гурил хоёроор нийлүүлж хоол иддэг ус гурилаа ямар ч байсан хөлийн чандаас авахгүй байхын тулд энэ жижиг салбараа заавал өөрөөр татаасаар явуулах хэрэгтэй. Газар нутгийнхаа 1% төрдгөө газар бид нар тариал эрхэлдэг. 1% өрөхгүй гэж байна. Тийм учраас энэ салбар бол онцгойлон татаж авчираад татаас одоо тэр тариалан будаан дээр татаас өгөөд инхээр ойлгож байна уу тийм ээ? Гурил будаа хоёроор амьдардаг бас гурилаа гаднаас аваад авах юм бол хараат байна. Тийм учраас баг салбарч гэсэн бид нар бодлогоор дэмжижээ. Гэт энэ бодлогын юмнуудыг гаргадаг учраас бодлогын юм нь өөрөө бичиг заасан дээр буух хэрэгтэй байхгүй. Бичиг заасан дээр бууж иж танилцуулагдана. Бичиг заасан дээр буулгаж байгаа нь хүн буулгана. Хүн гэдэг нь мэрэгжилтэн байна. Яамны мэрэгжилтэнгүүд бол үндсэндээ бол бас яг ийм бодлогын шин чанарын бичиг баримтыг хийх жоон гологдоод идэв. Тийм учраас тусгайлан гадаад дотоодод сурсан залуучуудыг дуудаж ирээд тэдний тодорхой хөлсийн нүгээр гаргадаг юм. Тэгэхээр бодлогын бичиг баримт бизнес хоёр тусдаа. Бодлогын бичиг баримт улсын хурлаар батлагдлаа. Энэ нь бол бизнесийн энэ тендерээрээ байдаг юм уу? Нөгөө аж ахуйн нэгжүүд хийн үхээс биш. Яамны сайд бодлого гаргачаад өөрөө тэр бизнес хийх гэдэг юм биш байхгүй. Яам бодлого гаргадаг учраас бодлогын бичиг баримттай аль бол удаанаар өгөөчтэй улсад хэрэгтэйгээр гаргая л гэсэн санааг гаргадаг.
За хөрөнгө оруулалтын тал дээр бол үндсэндээ бол үнэхээр бид нар хадаадын хөрөнгө оруулалт байхгүйгээр эдийн засгаа өсгөж босгоно гэж бараг байхгүй. Өнөөдөр арьс шил боловсруулахад хүртэл технологи гараад ирж байгаа. Технологи гэдэг чинь ноу хау хөрөнгө оруулалтаа хамт орж ирдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар хөрөнгө оруулалтыг хөөж харж байгаа миний одоо дотор бодол бол юу гэж энэ бол бодлогоор явж байгаа. 90 оноос хойш 25 жил манай Монголын сайд дарга ерөнхий сайд нар гадаадд айлчлахдаа юу ярьдаг байсан нэг л юм ярьдаг байсан. Монгол улсад хөрөнгө оруулаач гэж. Та нар айлчлалуудын бүгдийн санджлах баг тийм ээ. Хөрөнгө оруулаач. Тэгэд ороод ирсэн хөрөнгө оруулалтын янз бүрийн аргаар хөөгөө гаргадаг юм сүүлийн 2 жилд нэлээд идэвхжлээ. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэдэг нь сая хэлсэн технологи орж ирэхгүй байна гэдэг нь ноу хау зах зээлтэйгээ боловсон хүчний бодлоготойгоо хамт байхгүй болж байна. Тэгээ би энийг яг хардаад байна гэхээр бодлохоор төр засгийн удирдлагууд гарч ирэх болгондоо хөрөнгө оруулалт ярьж ийж одоо яг хөрөнгө оруулалтаа хөгөөд байна гэхээр ерөөсөө ганц улсаас нөгөө хөрөнгө